төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжихгүй засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэсэн санал гарсан. 86% гэж би мэдээлэл авсан. 86%. Тэгэхээр ерөөсө төрийн байгуулалтын байнгын хороонд дээр бол ерөөсө засгийн газрыг ерөнхий сайдыг огцруулахыг ерөөсө огт дэмжихгүй байна. 86 гэдэг чинь өндөр хувь шүү дээ. Дийлэг болгох. Тэгээд санал хураалтынхаа томьёол их хуучнараа 19 оноос өмнөх шиг одоо байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж. За ингээ хураалгачаар зэрэг дэмжээгүй саналыг дэмжиж гэдэг ч юу гэсэн. Маш зөрчилд ойлгомжгүй тодорхой биш. Тэгээд зөвхөн байнгын хороо. Уг нь үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн үзэлсэн авдаг агуулга нь юунд байсан гэхээр зэрэг ерөнхий сайдыг огцруулъя гэсэн ийм томьёолоор санал хураалтаа хийнэ. Тэгээд одоо огцруулбал тэр үз огцруулахгүй гэж байгаа бол тэр ерөнхий сайдаа засгийн газар бүхэлд нь одоо огцруулж байгаа явдал бол төрийн үндсэн хуульд биш үү? Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах юм уу? Авахаар зовдохыг хориглоно гэсэн заалт. Тэгэхээр ерөөсөө илүүгээ одоо энэ заалт бол ноцтой одоо зөрчигдөж байна. Яагаад гэхээр өнөөдөр бид биш үү? Хараа. Засгийн газар болцсон. Үүрэг гүйцэгдсэн газар. Ерөнхий сайдгүй улс орнд ийм байдлыг одоо үүсгэсэн. Учираас нь би бол одоо энэ бол ерөөсөө үндсэн хуулийн бол ноцтой зөрчсөн байна. Төрийн хэрэгэлд гарах хэмжээнд хүрсэн байна. Тийм учраас одоо бол үндсэн хуулийн цэц маш шуурхай гормоор энэ асуудлыг шийдвэрлэж энэ улс орноо яаж энэ хүнд байдлыг одоо давж гарах юм. Төрийн чинь эрх мэдэл гэдэг чинь ерөөсөө улсын их хурл, засгийн газар, ерөнхийлөгч, улсын дээч. Эндээс тэгтэл төрийнхөө эрх мэдлийн нэгийг ингээд одоо үндсэн хуулиар зөрчиж байгаад эргүүлээд ичлээ шүү дээ. 2019 оны үндсэн хууль нэмэлт өөрчлөлтөд оруулахаас өмнөх ерөнхий сайдуудын одоо огцорсон жишээнүүдийг маш одоо уралдаан дараалагч тайлбарласан шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо хэр зохистой тайлбар байсан юм бэ? 2019 оноос хойш тэр үндсэн хуульд ерөнхий сайдыг огцруулах, засгийн газрыг бүрдүүлэх энэ хуулийг тогтооснос хойш орчин эрс өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл энд бол маш том шинтгэл хийгдсэн. Одоо тийм учраас яг энэ үндсэн хуулийнхаа үзсэн намны дагуу асуудлыг шийдэх гэсэн. Өмнөх тэр практикууд бол ерөөс одоо энд бол түүх болоод одоо тэр хавцтай дараагийн судлаач судалдаг юм уу? Тийм материал болоод үлдсэн. Тийм учраас тэр өмнө нь ингэж ийсэн юм тэрний засгийн газрын унахтай ийм томьёол энийг хэрхэвч одоо ярьж хэлж болохгүй ийм сая улсын их хурл санал хураалтаар шийдчихлээ шүү дээ. Тийм. Үндсэн хуулийн цэцвэл үндсэн хууль заасны дагуу үндсэн хуулийн одоо хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэдэг шүүн таслах байх болов. Одоо өөрөөр хэл үндсэн хуулийн шүүх гэсэн. Тэгэхээр үндсэн хуулийн цэц асуудлыг шийдвэл цаашаа бидний марах асуудал ерөөсөө огт үүсэхгүй. Жишээлбэл үндсэн хуулийн цэц одоо хоёр хуулиар байна шүү дээ. Тэгтэл нэг хуулиар нь за үндсэн хууль зөрчижээ ерөнхий сайдыг огцруулахдаа гэвэл энэ засгийн газар хууль ёсны болол тэгэл үйл ажиллагаагаа цааш нь өргөжлүүлээл ингээл явчихна гэсэн. Одоогийн их хурлдч миний олон шинээр сууж байгаа. Битгий төрөл арилжцгаа. Өмнөх гашуун сургамжуудаа байнга үзэж судалжээ. Тэрийг одоо битгий давтцгаа. Тэгээ эргээд тэргүй энэ улсын их хурлын гишүүний албан тушаал гэдэг бол нүүдлийн шуу эргээд одоо буцаад эрэхтэй адилхан ийм албан тушаал байдаг юм. Тэгэл бидэнтэй адилхан гудамжинд гарна, гудамжинд алхна. Тэгэхэд өнгөрсөн энэ 4 жилд өөрийнхөө хийсэн дангаргийнхаа дагуу хийсэн үйлдэлд одоо нэг сэтгэл дүүрэн хэний ч нүдрөө ихцэл шарах гэр орондоо ч гэсэн хүндтэй хүн байхын төлөө одоо бүх талаас нь бодцоогоороо л гэж хэлмээр.